Жолооч Лиза руу хараад инэв. Яагаад гэвэл охин хатуу ширүүн хөгшин хүн шиг ярьж байгаа. Харин бодит аав нь сургуулийн охин шиг хичэнгүүрэн сууцгааж байлаа. Ядарсан жолооч магадгүй би зорчигчдыг авсан уу эсвэл комеди жүжигчдийн дөрүүдийг авчихсан юм болов гэж бодсон байх. Тэд буугад жолооч сэтгцэн имлэгт ирснийг анзаарч хоёулаа бүтэн ухаангүй болсон гэж дүгнэв. Бяцхан Лизагийн түүхэн түүний аав суугатай хамтдаа мэдэрдэг байсан намуухан дулаахан мөчүүдээс эхэлдэг. Тэр хоёрын өдөр хоногуд энгийн хэрнээ нандин аз жаргалаар дүүрэн өнгөрдөг байсан бөгөөд тэр мөчүүд бараг цаг хугацаагүй мэт санагддаг байв. Лизагийн хувьд аав нь зүгээр нэг эцэг биш. Харин түүний бүхэл бүтэн ертөнц байлаа. Түүний хайр маш нэг гинэн хязгааргүй байсан тул нэг өдөр хүүхдийн чин сэтгэлээсээ том болоод аавтайгаа гэрлэнэ гэж хүсэж байгаагаа хэлж байв. Харин одоо цагт сууга энэ хуучин бичлэгийг нулимс туслуулан үзэж байна. Учир нь одоо бүх зүйл өөр болсон. Лиза бараг түүнтэй ярьдгүй болсон байв. Тэр бүхэл хувцаа хүртэл хамт угаалгах дург болсон. Ээж нь хүртэл Лиза өөрөө ингэж хүссэн гэж суугаад хэлжээ. Үүнийг сонсоод сууга хэрвээ ямар нэг хүсэлт байвал яагаад шууд өөрт нь хэлж болохгүй юм бэ гэж Лизагаас асуув. Харин Лиза зүгээр л орхи. Дахиж энэ талаар битгий яриараа гэж хэлээд явчихв. Үүний дараа тэр хоёр бэлдэж уух зүйлээ аваад сургууль болон ажил руугаа гарцгаав. Тэд үргэлж адилхан замаар хамт алхдаг байсан ч энэ үед Лиза аавыгаа огт тоохгүй утсандаа бүрэн анхаарлаа хандуулж байв. Тэр бүхэл галт тэргэнд хүртэл аавтайгаа нэг хаалгаар суусангүй. Энэ бүхнийг харах суугагийн зүрхийг үнэхээр шархлуулж байлаа. Сургууль дээр найзтайгаа ярьж байхдаа Лиза гинэт бүдэрч унжээ. Тэр үед Жохо гэдэг хүү урагш гарч ирэн гараа сунгаж туслахыг оролдов. Түүнийг хараад Лиза ичингүүрэн улаад шууд гүгээ явчихв. Учир нь Жохо бол түүний нууцхан дурлсан ирээдүйд найз залуухаа болохыг хүсдэг хүү байлаа. Тэр орой гэртээ харих замдаа Жохо скутертэйгээ түүн дээр ирэв. Тэр Лизад найз нь түүнийг маш сайн дуулдаг гэсэн даваа гараг шалгаруулалт болох гэж байгааг дуулгав. Чи оролцох уу гэж асуухад Лиза зөвшөөрчвэ. Жохо яваад өгөхөд Лиза түүнийг ширтэнгээ өөрийн ирэхгүй инээмсэглсээр байв. Яг тэр үед аав нь болох сүүгөө гарч ирээд яагаад ингэж инээгээд байгаа юм бэ гэж асуув. Лиза асуултыг тоосонгүй зүгээр л урагш алхасаар байв. Яг тэр мөчөд тэр хоёр хоёулаа ээжээс нь өвөө нүвцөөн гэсэн мессеж авлаа. Тэр орой тэд очиход өвөө зүгээр ноцтой зүйл болоогүй байв. Суугагийн эхнэр тэр шөнө аав дээрээ үлдэнэ. Харин Суугаг Лизаг дагуулад гэртээ хар гэж хэлв. Тэр муу ирсэн цагаасаа хойш утсандаа наалцсан Лизаг ажиглан харлаа. Ээж нь Лизагаас хүнтэй уурхиж байгаа юм уу гэж асуухад Сууга шууд оролцож тэр скутер онсон хүүл байх гэж хэлв. Ингээд гэр бүлийнхэн маргалдаж эхлэж Лиза уурлан гарч одов. Аав нь араас нь дагаж очиод өөрийнх нь төлөө бүхнийг хийж байгаа. Иймэрхүү үерхэлд анхаарахаас илүү хичээлдээ анхаарах ёстой гэж тайлбарлахыг оролдов. Лиза уур нь хурж чихвчээ зүгээд хөгжим сонсож эхлэв. Төвчээрээ алдсан Сууга чихвчээг нь булааж аваад газар шиdən хагаллаа. Дараа нь чи ганцхан өдөр ч гэсэн миний амьдралаар амьдарч үзвэл би чиний төлөө хичнээн их золиос гаргасныг ойлгоно гэж хэлв. Үүнтэй адил уурлсан Лиза харин та нэг өдөр миний амьдралаар амьдарч үзвэл ямар хэцүү байдгийг ойлгоно гэж хариу барив. Тэд ширүүн маргалдаж эхэллээ. Асар том хуучин модны дор зогсож байтал нэг настай өвгөн ирээд энэ мод нь хэдэн 100 настай бөгөөд модны дор хүсэл хийвэл биелдэгэ гэж ярьсан юм. Гэвч аав охин хоёр аль аль нь тоосонгүй зүгээр л алхаад явчихв. Төд удаагүй гэрлүүгээ машинаар явж байтал осол гарав. Сууга имлэгт ухаан орох үедээ өөрийгөө эвгүй мэдэрч эхэлжээ. Дуу хоолой нь хүндэрч толинд өөрийгөө хараад шоконд оров. Суугагийн бие хിവэрэ байсан ч дотор нь охин Лизагийнх нь сүнс орсон байв. Удалгүй Лизаач гарч ирэв. Би дотор нь аавынхын сүнс ороод тэд солигдсон байлаа. Тэр хоёр бие биедээ итгэж адан харж зогслоо. Хоёулаа сэтгэлээр унсан хിവэр сууж байв. Лиза, энэ магадгүй зүүд байхаа та миний хацрыг чимхээд ихтэй гэв. Өвдөлт нь мэдээж бодит гэдгийг батлав. Лиза эмчит очихыг санал гаргахад аав нь зөвшөөрсөнгүй. Хинч тэдэнд итгэхгүй. Тэднийг сэтгцэн эмнэлэгт хүргэнэ гэж хэлв. Тэр мөчид Сууга нэг санаа олж хоёул такси хөслөн яв. Гэвч аав нь өөрийгөө охины бие дотор байгаагаа мартсан бөгөөд жолоочд том хүн шиг ярьж эхэлжээ. Тэр таксинд тамхи татахгүй байхыг анхааруулж дотор нь жаахан охин сууж байгааг харахгүй байна уу гэж асуув. Жолооч Лиза руу хараад инэв. Яагаад гэвэл охин хатуу ширүүн хөгшин хүн шиг ярьж байгаа. Харин бодит аав нь сургуулийн охин шиг хичэнгүүрэн сууцгааж байлаа. Ядарсан жолооч магадгүй би зорчигчдыг авсан уу эсвэл комеди жүжигчдийн дөрүүдийг авчихсан юм болов гэж бодсон байх. Тэд буугад жолооч сэтгцэн имлэгт ирснийг анзаарч хоёулаа бүтэн ухаангүй болсон гэж дүгнэв. Дотор нь тэд сэтгцэн эмчтэй уулзахаар орлоо.
Сууга эмчтэй танил байсан тул бүгдийг тайлбарлав. Гэвч эмч инээж худлаа яриха бойл гээд тоосонгүй. Тэр Сууга ба охин нь зүгээр тоглоом хийж байна гэж бодсон юм. Сууга хуучин нууцуудыг нь сануулж үзсэн ч эмч итгэсэнгүй хിവэр л байв. Тэр бүр сувилагчийг дуудан Лиза гаргахыг оролдов. Сууга сүлдээ 20 жилийн өмнө өөрт нь гэрлэх гэж байсан мөнгөний шуналтай эмэгтэйн талаар сануулж тэр эмэгтэйгийнх нь нууцыг мэдсэн өөрийнх нь гавьяа байсныг хэлсэн ч итгэсэнгүй. Тэр бүр чи энэ сувилагчийг эмгэн шиг царайтай гэж хэлж байсан бидтэй гэв. Удахгүй хаалж хаях болно гэж хүртэл ярьсан тухайн дурдв. Энийг сонсоод сувилагч уур нь хүрч эмч үнэхээр намайг ингэж боддгийн бидтэйгээ дуурлав. Үүнийг сонссон эмч сандарч Суугаг зодож одоо чи энэ бүхнийг охиндоо ч хэлчихлээ гэж хашгичв. Энэ мөчид Лизагийн аав хяналтаа алдсан бөгөөд эмчийг цохиж охиноос нь хол байх ёстой гэж хашгирч эхлэв. Ингээд тэд хоёулаа эмнэлгээс хөөгдлөө. Дараа нэг дэлгүүрт аавынхаа биед байгаа Лиза ундаа авах гээд оров. Охиныхоо биед байгаа аав нь ч гэсэн шар ариг аваад бичүүлэх гэж байв. Гэвч худалдагч насан туршаагүй хүн арих авч болохгүй гэж татгалзав. Яг тэр үед Лиза ирв. Сууга түүнд авч өгөхийг гуйсан ч Лиза уурлаа. Чи миний биед байгаа. Тиймээс арих битгий уугаарай гэж санууллаа. Худалдагч бүр гайхсан байдалтай. Яагаад энэ эрэгтэй охин руу аав гэж яриад байгааг ойлгохгүй байв. Тэд тайлбарлахыг оролдсон ч худалдагч тэднийг тохуурхаж байна гэж бодон маргалдаж эхэллээ. Эцэст нь түүний эхнэр ирж чирэн авч явж чи яаж чадахгүй юу ч зохицуулаад хийж чадахгүй хүн юм а гэж уурлав. Энэ бүхнийг харсан Сууга Лизад хэлэхдээ энэ явдлыг хэн бүхнээс ялангуяа ээжээсээ нууцлахыг сануулав. Дараа нь гэртээ Суугагийн эхнэр тэр хоёрт маш их хоол хийжээ. Би энэ Лизад орсон Сууга хүссэн хэмжээгээрээ идэж байлаа. Эхнэр нь охиноо эцээ хоолоо зөв идэж эхэлсэн гэж бодож эхлэв. Харин Лиза бодож байлаа. Аавын бие дотор байгаа тул одоо хоолны дэглэм барих шаардлагагүй гэж. Яг тэр үе Суугагийн эхнэр пив гаргаж ирэв. Сууга шууд шүсэн гоожиж эхэлсэн ч охины бие дотор байсан тул ууж чадахгүй байлаа. Лиза ч мөн уух ёсгүй гэдгийг мэдэж хоёулаа хуурамч шалтгаан хийлэн татгалзаж эхлэв. Суугагийн эхнэр сэжиглэж аав охин хоёр өнөөдөр гинэт яагаад ийм их юм ярьж байгааг гайхав. Тэр Суугаг охиноо яагаад ингэж сайхан ааштай байна вэ? Үүний тулд хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуув. Энэ асуултнаас бултахын тулд тэд инээлдэж эхлэв. Маш итгээд инээмсэглэл гарган илүү буруутай мэт харагдав. Дараа нь Лиза уцаа шалгаж жуугоогоос уулзахыг хүссэн мессежийг харлаа. Тэр баяртайгаар инээж. Гэхдээ яг тэр үед ээж нь өрөөнд нь орж ирээд хажууд нь хэвтчихв. Үүнийг хараад Лизагийн зүрх нь хүчтэй цохиллоо. Гэсэн ч азар ээж нь тэр өдөр ядарсан тул хурдан унтаад өгөв. Тэгээд Лиза интернетээр бие солигдохын талаар хайж эхэлж өөрийн бие рүүгээ буцах аргыг олж мэдхийг хүсв. Тэгэх зур Сууга номын сан руу явж ном уншиж өөрийгөө төвлөрүүлв. Гэвч тэр ч гэсэн биеэ солихыг буцаах талаар ямар ч үр дүнтэй мэдээлэл олж чадсангүй. Дараа нь Лиза ааваас ойрхон ирж маргааш сургуульд очих ёстой болохыг хэлж бие биедээ хэрхэн бүх зүйлийг зохицуулах талаар асуув. Аав нь тэдний бие яагаад ингэж солигдсныг гайхан бодож эхлэв. Тэгээд тэр хоёр настаа хөгшний дурдсан хуучин Гоко модны тухай санав. Тэд яаралтай түүн рүү залгаж асууж эхэллээ. Мөн хөгшин модны доор үнэн сэтгэлээсээ залбирвал сүнсэн солигдож болохыг хэлэхэд Сууга эргэж хэвэндээ орох хугацааг асуухад мөн хөгшин 7 хоногийн дараа бүх зүйл байгалийн жамаараа эргэн хэвэндээ орно гэж хатуухан хэлээд гинэт уцаа таслав. Өөр аргагүй тул тэр хоёр ч итгэхээс өөр сонголтгүй болжээ. Ингээд тэд 7 хоног ийм байдлаар амьдрахаар шийдлээ. Сууга Лизад хэлэхдээ тэр болтол Лиза аавынхаа оронд офис руу явах, харин аав нь охиныхоо оронд сургууль руу очих. Бас энэ нууцыг хинээс ч нууцлах ёстой гэж анхааруулв. Лиза 7 хоногийн дотор болох аудишндаа санаа зовж байхад Сууга олон жил бэлтгэж байсан шинэ санаачлахын хурлаа бодож сандарч байлаа. Гэвч тэд 7 хоногийн турш муудалцахаас зайлсхийхийн тулд хамтран ажиллаж маргалдахгүй байхаар тохиролцов. Дараа өглөө хоёулаа анзааралгүйгээр өдөр тутмын уух зүйлсээ барьж авцгаав. Суугагийн эхнэр хинийн юу уудгийг сануулсан тул тэд бие биедээ уух зүйлээ солилцсон уужээ. Дараа нь тэд гэрээс гарч офис руу явах замдаа Лиза чихвчээ зөв. Лиза аавда шатгаар болгоомжтой учир нь юуп нь хит богино байна штэ гэж хэлв. Аав нь чи ийм богино юуп өмсөх ёсгүй шүү гэж хурц хариулж энэ үеийн хүүхдүүд яагаад ийм бодлогогүй юм бэ гэж бодов. Алхаж явсаар Лиза аавда найзуудтайгаа ярьж байхдаа урт өгүүлбэр хэрэглэхгүй харин лол гэх мэт тренд үс хэрэглэж ойлгохгүй зүйл гарах юм бол зүгээр л инээх хэрэгтэй гэж тайлбарлав. Мөн шалгаруултан дээр найз Жин оролцсон. Тэгэхээр хин нэг юм асуувал хамгаалах хэрэгтэй юм шүү гэж сануулв. Үүний дараа Сууга Лизад ажлынхаа талаар зөвлөгөө өгч байв. Тэр дарга ажилд алгавал олон юм ярилгүй бүхнээ дайжлан ажиллах болно л гэж хэлэх хэрэгтэйг тайлбарлав. Мөн утсан дээрээ тэмдэглэл бичсэн тул ойлгохгүй зүйл гарвал залгаад асууж болно гэж хэлээд тэд уцаа солилцжээ. Лиза аавда надад ирсэн мессежийг шалгаж болохгүй. Жихот хачин юм битгий бич гэж санууллаа.
Сүүгээ амлалт өгөөд итгэлтэй алхаж өмнө нь сургуульд сурч байсан болохоор асуудалгүй болох байх гэж бодоод Лизагийн биеэр сургууль руу явлаа. Тэгэх зуур Лиза аавынхаа офис руу очив. Бүгд түүнийг хараад бүхийв. Тэрүүхэн зур Лиза үүнийг аавдаа хүндэтгэл үзүүлж байгаа гэж бодов. Гэвч үнэндээ түүний араас алхаж буй менежертэй холбоотой гэдгийг ойлгов. Энэ нь үнэхээр эрх мэдэлтэй нэгэн байлаа. Сургуульд Сүүга Лизагийн анги руу ороод нүдний шилтэй нэгэн охин номоо гүнзгий судалж байгааг анзаарлаа. Тэр энэ охин ангийн шилдэг сурагч байх гэж бодно. Сурахт нь туслах байх гэд хажууд нь суулаа. Түүний нэрийг Күми гэдэг байв. Сүүга нөхөрлөх гэж үзэхээр оролцсон ч Күми түүнийг огт тоосонгүй. Яг тэр үед Жин ирв. Тэр Лизаг биш, аав нь гэдгийг мэдсэнгүй. Жин санаандгүйгээр би найз залуутайгаа цуслангийн байшин руу явна. Ээжтэй чамтай хамт явна гэж хэлсэн шүү. Ээж залгуул намайг хамгаалаарай гэв. Мөн дараа нь Жихотоогоо хамт явхад чинь би ч гэсэн чамайг хамгаална гэд хэлчихв. Үүнийг сонсоод Сүүга төвчээр нь алдаж Жин руу хашгирлаа. Жин уурлаад яваад өгөв. Сүүга Жихо гэж хөвгүн охиных нь сэтгэлийг татгаар оролдож байгаа юм байна гэж ойлгов. Тэр шууд Жихотой уулзахаар шийдэв. Энэ хооронд офст Лиза аавынхаа хамтран ажиллагчдтай таарав. Нэг эр сандарсан байдалтайгаар дарга биднийг ажлаа зөв хийж байгаа эсхийг шалгах гэж харж байгаа байх гэж хэлв. Тэр дороо балмагдж өөрийгөө өмөрөн би ажлаа үргэлж шударгаар хийдэг гэж хэллээ. Өрөвдөлтөө Лиза айсандаа юу ч хэлж чадсангүй. Дараа нь аавынхаа тэмдэглэлийг уншаад тэр хүн нь үнэндээ түүний туслах Жи гэдэг их хөдөлмөрч боловч тун яршигтай нэгэн болохыг олж мэджээ. Мөн аавынхаа бусад хамт олон дотор Юми нэртэй нэгэн эмэгтэйг харлаа. Юмиг хараад Лиза тэр чинь ямар сайхан би галбиртай юм бэ? Би ч гэсэн ийм болмоор байна гэж бодов. Удалгүй өдийн цайны цаг болж бүгд хоолнд гарч явхад Сүүгаг хинч цуг явъя гэж хэлсэнгүү. Энэ нь Лизад аав нь ажил дээрээ ямар ч нэр хүндгүй юм байна гэж бодогдуулав. Сургуульд Сүүга дуулалтын шалгаруулалтанд Жихог харахаар ирэв. Энэ охин яагаад ийм хөнгөн сонин харагддаг хүүд дурлсан юм бол гэж бодон байнга ширтэж байлаа. Тэгэх зур Жихогийн хажууд суугаа хүү Лизаг өөрийг нь ширтэж байна гэж ойлгоод түүнд сонин дохио илгээж эхлэв. Эцэст нь аудишнд Лизагийн ээлж ирэв. Сүүга босч гитар барин залуу насыг нь санагдуулах хуучны дуу дуулж эхлэв. Үүнийг ажиглаж байсан Жин дотроо найз минь ямар нэг сүмсэнд эзэмдүүлсэн байх. Тэрнээс биш яагаад ийм хуучны дуу дуулна гэж бодов. Гэвч дуу дуусгаж Жихоч бас хуучны дуунуудыг хайрладаг нь мэдэгдэж үнэхээр Лизаг биширчээ. Үүнийг хараа Сүүга улам илүү уурн хөрөв. Тэгэх зур оффист Жи ажлынхаа тайлан өгч байхад Лиза уцаараа сонин зүйл үзэж байлаа. Үүнийг харсан Жи Сүүгод ажилдаа анхаараа шин санаачлагын хурдыг чи төлөөлөх болно гэдгийг сануулгад Лиза юу ч ойлгоогүй ч Жиг магтаж би чаднаа гэж хэлв. Дараа нь Жи зарим алдартай хүмүүсийг бүтээгдэхүүнээс сурчлахад сонгосон тухай тайлбарлав. Гэвч Лиза яагаад хөгшин хүмүүсийг сонгосон болохыг асууж оронд нь өсвөр насны охтын дуртай алдартнуудыг сонгох хэрэгтэй гэж санал бололоо. Жи гайхаж Сүүга бүрэн ухаанаа алдсан байх таа гэж бодов. Тэр Лизад Сүүга та өөрөө өмнө нь энэ хүнийг санал болгож байсан биз дээ гэлээ. Яг тэр үед Юми орж ирэн тэр ч мөн чагсаалтыг өөртөө таалагдахгүй байгаа шинэ чагсаалт бэлдэх санал гаргав. Лиза хурдан зөвшөөрөв. Дараа нь Жи орой Кюн гэсэн хүнтэй хоолнд орохоор болсон. Сүүгаг зөв ярилцаж гэрээ хийх хэрэгтэйг хэлв. Тэр орой Сүүга үдэшлэгт ирсэн байлаа. Кюн гэдэг нь жинхэнэ навшин хүн байв. Лиза бусдтайгаа зогсож чадахгүй арх уудгүй тул Кюний уур нь улам их хурж эхлэв. Тэр уурлан Сүүгаг дуулж бүжиглэх ёстой гэж шаардлаа. Юми шууд Жи хийхийг санал болгож уур амьсгалыг зөөлрүүлэхийг хүсгэд Кюн зөвшөөрсөнгүй. Уур амьсгалыг эвдснээрээ Сүүгаал хийх ёстой гэж ундагаа тулгав. Кюн Сүүгаг дуулж бүжиглэх ёстойг зарлаж 95-аас дээш оноо авбал гэрээ байгуулах болно гэж хэлхийг сонсоод Лиза сорилтыг хүлээж аваад би энэ аавынх нь гэдгээч мартан яг л охин шиг дуулж бүжиглэж эхлэв. Бүгд гайхан ширтэж гэхдээ эцэст нь 97 оноо авснаар бүгд баяр хөөр болжээ. Жи яаралтай Кюнд уух зүйл өгч гэрээ байгуулахыг ятгав. Гэвч Кюн жинхэнэ төрхөө харуулж архиа эмэгтэй хүнээр хундаглуулахыг илүүд үздэг гэж хэлв. Тэр Юмиг өөрт нь үйлчлэхийг шаардаж улмаар түүний бие зохисгүй хурж дарамтлахыг оролдов. Юми илт эвүүцэж байсан ч эсэргүүцэж чадсангүй. Тэр үед Лиза бүхнийг нууцаар бичин авч зориг гарган олон хүний өмнө тоглуулж үүнийг аль хэдийн интернетэд байршуулсан гэж хэлв. Кюн мэл гайхаж Юми авраг болсон мэтэл тайвширлаа. Дараа нь Лиза гэрлүүгээ явдлаа. Замдаа нэг хүнийг ажиглав. Ажлаасаа ирээд эхнэр охиноороо халуун дотн тосуулахыг хараад Лиза урт хугацаанд аавыгаа орхитуулсан гэдгээ ойлгов. Тэр аавынхаа хэдэн жилийн турш ашигласан хуучин цүнхийг нь насыг нь даган нүүр нь үрчлээсэн байсныг санав. Гэртээ ирээд Сүүга Лизагаас
оффист ямар нэг асуудал үүсгэсэн эсхийг нь асуухад Лиза үгүй ээ гэж хэлээд компани оройн хоолны талаар ярив. Дараа нь өөртөө уцаа шалгацгаав. Лизагийн утсан дээр Жохогоос ирсэн чи үнэхээр гоё дуулдаг юм байна. Надад маш их таалагдсан гэсэн зурсууд байсан бол Суугагийн утсан дээр Юми чиний бүжиг үнэхээр сайхан байлаа гэсэн зурсууд байна. Сууга ямар бүжиг? Чи яг юу исэн юм бэ гэж асуув. Лиза зөвхөн өөрийн мэддэг байдлаар бүжиглсэн гэж хариулаад аудишнд яг юу босно юм бэ гэж асуув. Сууга бүгд дуунд нь дуртай байсан. Яг л бөмбөг дэлбэрсэн мэт байсныг хэлэхэд Лиза баяр хөөрөөр дүүрв. Дараа өдөр Сууга сургууль руугаа явахдаа юбкийн янзлах зураа дэлгүүрт байгаа нэгэн хувцас нүдэнд нь тусахад дотгошоо орж өмд аваад эрэгтэй хүүхчиг хувцслан сургууль руугаа орж ирэв. Бүгд гайхан харлаа. Жихот хүртэл энэ байдал нь их таалагдж байв. Энэ үеэр Лиза ч мөн олон зүйл худалдаж аваад оффистоо ирэхэд түүний зан аш улам л эмэгтэйлэг болсон байв. Удалгүй ерөнхий менежер дуудсан тухай сонсов. Тэр очиход менежер өнөөх видеог үзүүлж Суугааг загнаж гарав. Лиза өөрийгөө хамгаалan тэр хүн чинь хамтран ажиллагчаа доромжилж байсан. Би ийм байдал чимээгүй сууж чадахгүй гэж тайлбарлав. Гэвч ерөнхий менежер видеог устгаж даруй уучлалт гуйхыг тушааж гэр бүлээ бодж л байвал дууга хийх ёстойг анхааруулan Суугааг хөөж гаргав. Сургууль Суугаа охиныхоо сурлагын үнэлгээнд буурсан гэдгийг олж мэдлээ. Энэ нь охин нь хичээлээ сайн хийж чаддаггүйг харуулж байв. Тэгтэл шилдэг сурагч дуршилтын шалгалт маргааш болохыг хэлв. Сууга үүнийг амархан гихчэнд авандаа гэж бодлоо. Гэвч багш хичээл заахад юу ч ойлгосонгүй. Юу ч толгойд нь ч орж ирсэнгүй. Тиймээс тэр шилдэг сурагчийг авилгалаар ятгаж орой гэртээ ирж хамт хичээлээ тавтахыг нь гуйв. Охин хит хитэн удаа татгалцсан ч Сууга зөвхөн нэг удаа гэдгийг амлаж эцэст нь тэр зөвшөөрөв. Энэ үеэр Юми Суугааг доромжлоос аварсанд нь талархан түүнийг уух зүйлээр дайлахыг санал болгожээ. Лизад тэр газар ч таалагдж Юмигийн хумсыг магтан өөрийнхөө хумсыг ч ийм болгомоор байна гэд ярилцаж эхэллээ. Гэртээ Суугаа шилдэг сурагч болон Жинтэй хамт хичээлээ давтаж байлаа. Яг тэр үед Жин аавынхаа зурсуудыг авч найзынхаа гэрт амар амгалан суралцах боломжгүй байдагт гомдлоо. Үүнийг сонсоод Суугаа түүнд би ч гэсэн эцэг хүн гадны ертөнц хэр аюултайг чи огт ойлгохгүй байна гэж тайлбарлав. Аауд санаа зовдөг нь бүгдийг харж туусан учраас гэж тайлбарлалаа. Яг тэр мөчид шилдэг сурагч эцэг ихэн түүнийг гэртээ байхгүй гэж мэдэхгүй байж магадгүй гэж хэлэх Суугаа. Би ийм охинтой байсан бол хизээж санаа зовхгүй байх байсан. Гэхэд шилдэг сурагч тийм бишээ. Эцэг их минь үнэндээ надад анхаарал тавьдаггүй гэж хэлээд ер нь эцэг их зөвхөн хүүхэд нь сурлагын амжилт гаргах үед бахархах ёстой биш. Охин амжилттай суралцсан эсгээс үл хамааран эцэг ихийнхээ хүүхэд хിവэрэл байх хэрэгтэй үсттэй гэж хэлв. Суугаа энэ бүхнийг анхааралтай сонсож байлаа. Яг энэ үеэр Лиза худалдаж авсан олон зүйлээ барин гэртээ ирэхэд Суугагийн эхнэр хэрэггүй зүйлд мөнгө өрсөн аавыг загнав. Гэвч Лиза аавынх нь биеийг ашиглаж байгааг санан бүхнийг өөрийн мөнгөөр авсан гэж хэлв. Суугагийн эхнэр нам гүн болов. Тэгтэл Лиза Жинийг хараад баяртай гараад алхахад Жин гайхан яагаад Лизагийн аав над руу даллаад байгаа юм болоо гэж бодов. Лиза шууд ойлгож юу ч биш мэт жүжиглэн тоолгүй дээшээ гарлаа. Дараа нь Суугагийн эхнэр хэд хоног аавынхаа гэрт байхыг хэлж тэр хоёрыг анхааралтай байхыг хүсв. Гэвч Суугаа Лизаг биеийг нь буруу ашиглаж мөнгө үрж байгааг анзаараад түүнийг дуудаж мөнгө өрөхгүй байхыг сануулв. Мөн туршилтын шалгалт маргааш болно. Гэхдээ он сурдаг найзыг нь гэртээ авч ирсэн учраас сайн суралцах аргыг зааж өгөө хэлв. Лиза таал оролт би үзнэ гэж хариулв. Эцэст нь шалгалтын өдөр ирхэн тэр Суугаа бэлэн байсан ч асуултын хуудас ширээн дээр ирмэгц итгэлээ алдлаа. Нэг ч асуултад хариулж чадахгүйгээ харж байв. Үнэхээр их айж байсан ч энэ мөчөд сэтгэлийн хүчээр шалгалтаа даван гарахыг оролдов. Энэ үеэр Лиза аав нь би дотор нь яаж байгаа бол доо гэж санаа зовж байв. Яг тэр үед Жүү ирээд дээр рүү гараад иргэв. Түүнийг очиход ямар аргаар ийм амжилт гаргасан тухайн асуув. Өчигдөр орой Юмитай хамт чи ууж байсан биз дээ гэв. Юми өмнө нь Суугаад огт дургүй. Кофенд нь хүртэл нулимдаг байсан. Гэвч одоо ч хамт чихтэйхэн дуртай болоод зогсохгүй. Уух зүйл хүртэл урьсан байх юм. Жүү ойртож очиод яг ямар ичид хэрэгэлсэн юм бэ гэж асуув. Үүнийг сонсоод Лиза Жигийн Юмид дурсан гэдгийг нь ойлгов. Тэр Жид Юмиг дурлуулах зөвлөгөө өгөхөөр шийдэв. Жи ирч хүчтэйгээр зөвлөгөөг дагаж Юмид тасралтгүй зурус илгээж эхлэв. Түүнд энэ нь хайрын ариун үед олсон мэтэл санагдав. Юмигийн хувьд яг л спам мессежийн хавтас ам орчихсон юм шиг л санагдаж байлаа. Тэгэх зуур Суугаа гэрлүүгөө явах замдаа Жихогоос Лизата болзоонд явахыг өрсөн зурсууд ирэхэд Суугаа охиноо түүнээс салахаар оролдон зурсуудыг устгаж орхив. Дараа нь Лиза ажлаасаа орой орж ирээд ааваасаа шалгалт хэр болсон талаар асуухад Суугаа үнэнгээ нууж сайн болсон гэд хэлчихв. Тэгээд Лиза уцаа шалгахад Жохогийн зурсуудыг аав нь зөв устгаагүйг олж хараад гайхлаа. Маргааш өглөө аав охин хоёр хамт явж байхад Лиза аавда түүнд Жихо огт таалагддгүй гэж хэлв. Харин аав нь үүнд нь маш их баярлаж байв. Оффист тэр өдөр Жи Лизагийн зөвлөгөөг дагаж Юми тасралтгүй зурус илгээж байв. Юми түүнлүү баг зэрэг инээмсэглэж байгааг Жи хараад зөвлөгөө үнэхээр гайхалтай үр дүнтэй байна даа гэж бодон баярлав.
Гэвч удалгүй Юми инээмсэглэж байгаад гарынхаа дунд турууг харуулхан тэр. Яг тэр эвгүй үеүү дуудлага авч суугаад маркетингийн баг липстик бүтээгдэхүүнээ Home Shopping Show-д танилцуулах гэж байгааг мэдээлв. Бүгд бэлтгэлж шуурхаа орцголоо. Сургууль шалгалтын үр дүн гарсан байв. Суугаа Лизагийн зэрэглэлийг 29-оор бууруулсан нь өмнөхөөсөө маш доогор байлаа. Тэр үеэр шилдэг сурагч гэж бодсон охин эцэст нь хамгийн сүүлд орсон байжээ. Тэр сэтгэлээр унсан байдалтай гарч буланд уйлж эхлэв. Суугаа төхөж очоод чи ч гэсэн нэгч хариулт мэдэхгүй байсан юм шүү дээ гэж асуув. Күми гомдолтойгоор чи намайг шоолж байна. Би үргэлж хамгийн сүүлд л ордог үсттэй гэв. Үнэн хэрэгтээ тэр хүүхэд хичээлдээ маш муу байсан болохоор байнга хичээлдэг байсан нь түүнд дээд амжилттай сурагч гэж бодогдуулсан байжээ. Удалгүй жин ирж Күмийг тайвшруулан чи ядчил хичээсэн шүү дээ. Битгий гуниглаарай гэж зоригжуулв. Суугаач мөн өөрийнхөө охины талаар үргэлж буруу ойлгож явснаа мэдээд тэр ч бас маш их хичээж байсныг ухаарлаа. Харин энэ үеэр офс гэрээс худалдаа хийх нэвтрүүлэг эхлэх гэж байв. Тэр үеэр маркетингийн багийнхан осолд орж хинч танилцуулах боломжгүй болжээ. Жи болон Юми хоёр нэг нэгнийгээ камерын өмнө түлхнэ. Гэхдээ хоёулаа ичимхий байв. Тэгэхэд Лиза зоригтойгоор урд нь гарч ирэв. Шоу эхэлж Лиза өөр нэг эмэгтэйтэй хамт бүтээгдэхүүнийг тайлбарлаж эхлэв. Гэртээ Суугагийн эхнэр нөхрөө телевизээр харж гайхширчээ. Лиза сэтгэл хөдлөлөөрөө дахин өөрийгөө Суугагийн биеэр байгаагаа мартан уруулын бодог түрхэж эмэгтэй мэт аашилж байв. Маркетингийн энэ арга амжилттай болж бүтээгдэхүүн эрэг сэтгэгдлүүдээр дүүрсэн байлаа. Тэгэхэд Сууга сургуульд дүн нь мууцнаас болж загнуулж багш нь эцэг эхт нь мэдэгдэх ёстой гэж хэлв. Сууга багшаагаа зогсоохыг оролцсон нь Лизад түүний муу сурсан дүн үр дүнгийн мэдэгдэхийг хүсэхгүй байсан юм. Гэвч багш дуудлах хийж Лизагийн аав руу залгажээ. Харин энэ үед Лиза дотроо баярлаж тэр аавда сургамж өгөх боломж олдлоо гэж бодов. Гэвч явах мөчөд чи түүнийг зогсоож өгсөн зөвлөгөө нь хэрэггүй болсон гэж хэлв. Лиза түүнд шин санаа өгч шууд Юми дээр очиод шоколад өгч сэтгэлээ илчлэхийг зөвлөв. Дараа нь Лиза гүгээ авчихв. Жи Лизагийн зөвлөгөөг дагаж Юмид шоколад өгч сэтгэлээ илчлэв. Гэвч тэр үед Юми түүнийг тоолгүй яваад өгөх жи сэтгэлээр унан хоцорлоо. Үнэн дээр Юми тэдний яриаг чагнаж байсан ба дотроо битүүхэн баярлаж байсан юм. Учир нь тэр ч мөн түүнд дурлсан байлаа. Сургуульд Лиза ирж аавыгаа багш нарын өмнө загнаж гарав. Багш нь түүнийг зогсоож Лизагийн дүн буурсан ч тэр хичээдэг сайн охин түүнийг хитрхи ширүүнээр загнах хэрэггүй гэж хэлв. Гэвч Лиза өөрийгөө хатуу эцэг мэт загнан би чиний төлөө маш их хичээдэг. Гэтэл чи сурч чадахгүй байна гэж байнга зодсоор Сууга эцэст нь одоо хангалттай гэж орилоод гараадгүй. Лиза араас нь аава гэд дуудаа яваад өгөхийг харсан багш нь гайхан яагаад Лизагийн аав охиноо аав гэж дууддаг юм болоо гэж гайхшин хоцров. Лиза тэвэн дээр гүйж очоод гараас нь татаж мөрөн дээрээ тогтчихв. Сууга түнд одоо сэтгэл чинь хансан бидтэй. Чи намаа цохиж ичгүртэй байхыг харахыг хүсэж байсан бидтэй. Одоо яасан баяртай байна уу гэж гомдолтойгоор асуув. Лиза толгоос ихсрэн үгүй тийм биш гэж хэлв. Тэрээр дүн нь өөрийнх нь буруугаас борлож буурсныг сануул эцэг нь биш гэдгийг ойлгууллаа. Дараа нь Лиза уучлал хүсэж аавда ажиллаа хийхэд би түүний хэр их хичээдэг болохыг ойлгосон гэж хэлэхэд Сууга зөөлрөн үгэнд нь сэтгэл хөдлөлөө. Гинэт Лиза хурдан бос одоо та миний оронд болзоонд явах ёстой. Эс тэгвэл жихо дахиж надтай уулзахгүй байх гэж хэлв. Сууга татгалцсан ч Лиза түүнийг шахаж хамгийн сайхан хувцаар нь хувцлаж анхааралтай бэлдээд Жихотой хамт явуулав. Жихо Лизатай хамт байгаа гэж бодоод Суугатай хамт хуучин цомгүй дүүрэн кассетны дэлгүүрт очлоо. Лиза нууцаар тэдний араас дагаж гаднаас ажиглав. Тэр өөрийн анхны болзоонд яг л ийм байх ёстой байсан гэж харамсан бодож байв. Гэхдээ оронд нь аав нь түүнийг нь идэлж байлаа. Дараа нь Сууга ядран автобусанд нойрмоглон Жихогийн мөрөн дээр толгоогоо тавиад унтаад өгөв. Үүнийг харсан Лиза бүрч сэтгэлээр унав. Тэр энэ мөчөд эцгийнх нь бие хоригдож байгаагаас илүү өөрийн биеэрээ л байх ёстой байсан юм аа л гэж бодов. Ингээд болоход Сууга ичингүүрэн одоо би явах цаг болчихлоо гэж ботнов. Нэгэн цагт өсвөр насны тэнэглэлээсээ татгалзана гэж тангаргалж байсан хүний хувьд нэг хүүгийн мөрөн дээр наалж унтна гэдэг түүний тэтгэврт гарах үеийг төсөөлж байсан зүйл огт биш байлаа. Жихо Лизаг явах гэж байхад нь түүнийг зогсоохыг оролдов. Учир нь тэр романтик зүйл хийхийг хүссэн юм. Үүнийг харсан жинхэнэ Лиза ойрлож хурдан гүйж очоод тэднийг салгав. Тэр өөрийгөө Лизагийн эцэг гэж танилцуулан сандарсан байдалтай Жихогийн гараас чичиртэл барьсан нь өөрийнхөө үнэнг баталгаажуулж байгаа мэт мэдрэгдэв. Сууга айсандаа гараа тавихыг нь шивнээд гэхдээ Лиза гараа тавихыг хүссэхгүй байлаа. Тэр Жихог гэрт хүртэл нь гартаан зууралцсаар л эцэст нь Жихо явах ёстой гэж хэлв. Тэр холдож явхад Лиза сэтгэлээр унав. Учир нь энэ нь түүний амьдралын анхны болзоо болох ёстой байсан ч тэр үүнийг зөвгөөр мэдэрч чадаагүй Сууга дотроо юмшиж байлаа. Лиза шууд өрөөндөө орж утасныхаа гэрдийг асан цонхоор Жихо дохио өвгөн баяртай гэд явуулж гин. Харанхуй байсан тул Жихо Лизаг өөрөө байна гэж бодон баяртайгаар дохин явлаа. Энэ жижиг дохио Лизаг тайвшруулсан. Тэр ч эцэгтэй баярлсан. Олон жилийн дараах ховор мөчн Суугаг инээмсэглүүлсэн.
Удалгүй удаан хүлээсэн хурлын өдөр ирэв. Сууга Лизаг анхааралтай бэлдэж өөрөө бичсэн тайлангаа өгч үүнийг үг үгээр нь дагахыг нь зааварлав. Ингээд тэд үүрэгт ажилдаа гарцгаав. Сургууль Сууга хурлын талаар боцоор ангиасаа гарч яв. Компанид хурал үргэлжилж байлаа. Суугагийн ээлж ирэхэд үнэндээ Лиза Жигийн тусламжтай босож скрипт дагуу танилцуулж эхлэв. Түүний ихтгэл амжилттай явагдаж Сууга утсаар бахархалтайгаар сонсож байв. Харин $50 үнийг зарлах дээр ирэхэд Лиза баг зэрэг тэнэгэлзэв. Гэхдээ ямартаа ч тэр танилцуулгаа дуусгаж чадсан бөгөөд Сууга амьсгаа авч санаа намрав. Гэвч энэ үеэр гинтийн зүйл болов. Компани дарга бүх цаг үеийн хугацаанд унтжээ. Сэтгэл нь бухимдсан Лиза бэлдсэн тайлангаасаа гажаад энэ бүтээгдэхүүн хизээч зарагдахгүй гэж чангаар хэлв. Бүгд гайхан чимээгүй болоход даргач гинцсэрэв. Лиза үргэлжлүүлэн өнөөгийн хэрэглэгчид ийм их мөнгө өрөх тэнэг хүмүүс биш шүү дээ. Өсвөр насныхан айл хэдийн өндөр зардалтай байгаад бол үнийг бууруулахгүй бол бүтээгдэхүүн бүтлгүүднэ гэж хэлв. Сууга уцаар шивнэн зогсоохыг говьч Лиза сонссонгүй. Дарга ууралдаж эхлэв. Харин Лиза өсвөр насныхан бол компани ирээдүйн хэрэглэгчид гэж хэлсээр л байв. Хэрвээ тэд хариуцлага хүлээхийг хүсвэл эхлээд өөрсдийн хэрэглэгчтэй ойлгох хэрэгтэй гэдгийг Лиза хэлв. Тэр бүр энэ шийдвэрийн хариуцлагыг хуваараа хүлээхээ ч зарлав. Дарга түүнийг буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч өрөөнд байгаа хинч түүний үгийг сонсоод баяртай биш байгааг тэмдэглэв. Нэг нэгээрээ гişүүд гарч явхад Лиза өөрийн үүсгэсэн өмнөөс болсныг мэдэж байлаа. Сууга сандарсан байдалтай Лизатай уулзаж түүнийг юу хийснээ мэдэж байгаа эсхийг асуув. Түүний ярианы улмаас одоо өөрийг нь болон бүх багийг нь ажлаас нь халах аюул нүүрлэж байлаа. Лиза сөхрөлтөөр зөвхөн үннээ хэлсэн гэж хариулв. Тэд дахин маргалдаж Лиза гүгээд яваад өгөв. Сууга сэтгэлээр унан сэтгэл судлаач юмч найзтайгаа уулзахаар болов. Тэд уулзахад Сууга хуучин дуу радио дээр тавьж бүжиглэж эхэлжээ. Сэтгэл судлаач гинт санаанд нор. Энэ нь яг л тэд өмнө нь хамт бүжиглэж байсан хөдөлгөөн бөгөөд Лизагийн мэдэх боломжгүй байсан гэдгийг ойлгов. Ингэснээр Суугагийн сүнс үнэхээр Лизагийн бие дотор байгаа гэдэгт итгэсэн юм аа. Өсвөр насны охины амьдралд амьдрахтаа юу сурсан тухай асуухад Сууга хичээлийн шалгалтанд төсөөлж байснаас хамаагүй хэцүү байдаг юм байна. Тэр охиныхоо зовлон дутуу үнэлж байнга сурахыг шахаж байсан нь түүний хизээж ойлгодгүй байсан юм аа гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Найз нь түүнд охинд нь яг юу хэрэгтэйг илүү анхаарч байгаарай гэж сануулв. Гэртээ Сууга Лизатай ярилцах зориг гарган оролцсон ч түүний өрөөнд орж чадалгүй гадаа чимээгүй суугаад л байв. Нөгөө талд Лиза өөрийн болонд гунигтай сууж байлаа. Шүн ингэж өнгөрөв. Дараа өглөө Лиза Жигээс мессеж хүлээн авч гүйж гарахтаа уцаа унгаасан байв. Сууга гарч явахдаа түүнийг нь олжээ. Дараа нь тэр бейсболын талбайд бухимдлаа гарган бөмбөгүүдийг хүчтэй зохиж байлаа. Тэр үед утсанд нь өөрийгөө болон бүх багийг нь хажлаас хасан байсныг олж мэдээд гайхан сандран тэр шууд ундаг дугуй хулгайлж компани руугаа давхилаа. Энэ үед Лиза даргалуугаа шууд очин аавыгаа болон багийг нь ажлаас халахгүй байхыг өвдөг сүгдэн гуйж гарав. Гэвч дарга нь хүйтэн хүндий байдалтай. Өчигдөр чи хариуцлагаас айх хэрэггүй гэж хэлсэн биш үлээ. Одоо чиний багийнхан хариуцлага хүлээх ёстой гэж сануулв. Лиза гуйсаар байхад тэр тоолгүй яваад өгчв. Яг тэр үед Сууга хулгаалсан дугуйтайгаа явж байгаад маш ноцтой осолд оржээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж амийг нь аварсан ч тэр ухаангүй хэвээр л байлаа. Лиза уйлан аав нь өдөр бүр юу туулж байсанг ойлгожээ. Түүний утсыг харж бүх зургууд нь охиных нь хүүхэд наснаас нэглээд хөгжилтэй инээмсэглэлтэй мөчүүдээс аажмаар холдож эхэлсэн жилүүд хүртэлх Лизагийн бүх зургууд байсныг олж харав. Ухаангүй хэвтэж буй аавдаа гимшин танд хайргүй учраас би холцсон юм шээ. Харин би өөртөө харамсаж сул охин мэт санагдаж таныг гонсоолохгүй тулд холцсон гэдгээ уйлан байж хэлээд би танд маш их хайртай шүү дээ гэд маш ихээр уйлж гарав. Ухаангүй байсан ч Суугагийн нүднээс нулимс урсаж байв. Энэ шин өнгөрөхөд тэдний сүнс нь эргэн өөрсдийн бие рүүгээ шилжсэн байв. Үүнийгээ мэдээд тэд баяр хөөртэйгээр нэг нэгнээ тэрэн зогслоо. Хэд хоногийн дараа удаан бодсны эцэс дарга нь Сууга болон түүний багт дахин боломж олгохоор босон төдийгүй мөн бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зөвшөөрөв. Ингээд эцэг охины хооронд инх тайван иргэн ирж тэд дахин аз жаргалтайгаар хамтдаа алхахдаг болсон байв. Аз жаргалтай болсон гэр бүл ингэж нэг урт хугацааны дараа аялал гарцгаалаа. Удалгүй дахин хэрүүл гарч эхлэв. Лизагийн ээж бухимдан хинч миний зовлонг ойлгодгүй гэж хэлв. Тэр Суугатай маргалдаж хэрвээ чи миний амьдралаар ганц өдөрч болов амьдрч үтсэн бол миний хэр их хичээж амьдрахыг ойлгох байсан гэж хэлв. Сууга үүний хариуд харин чи миний амьдралаар нэг өдөр амьдрах юм бол миний амьдрал ямар хүн хэцүү болохыг чи ойлгох байсан гэж хариулв. Яг тэр мөчид Лиза аав ээжигээ өнөөх эртний модны дор зогсож байгааг анзааран дахин сүнсэн солигдохоос хамгаалan тэр эцэг ихээ хурдан гихчин татав. Гэвч тэр үе сүнс нь аль хэдийн солигдсон байх нь тэр.